Жалам хар зөвхөн монгол харчуудаа зориулав.
Томоогийн АБ хүрээний вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүлээрээ эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайн сахиж, гараа бактерийн эсрэг Safeguard савнгаар тогтмол угаа чившгийг зөвлөж байна. Safeguard. Sky их дэлгүүр болон Sky hypermarketуудаар нэг дээр нэмэх нэг бэлэг дагуулсан хаврын урамшуулал эхэллээ. Бөөн бэлэг, бөөн урамшуулал нэгийг авсан ч бэлэгтэй. Sky. Жалам хар зөвхөн Монгол хавчуудаа зориулав. Номын лавлах 16-17. Томоогийн АБ хүрээний вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүлээрээ эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайн сахиж, гараа бактерийн эсрэг Safeguard савнгаар тогтмол угаа чившгийг зөвлөж байна. Safeguard. Sky их дэлгүүр болон Sky hypermarketуудаар нэг дээр нэмэх нэг бэлэг дагуулсан хаврын урамшуулал эхэллээ. Бөөн бэлэг, бөөн урамшуулал нэгийг авсан ч бэлэгтэй. Sky. Номын лавлах 16-17. Жалам хар зөвхөн Монгол хавчуудаа зориулав. UB лавлах 16-17. Их хотын үдшээр аялж байгаа хавар хайрын үдшид маань өнөөдрийн энэ ширээнд би хүрэлцэн ирээ суухдаа Монголын одоо үзэсгэлэн гоо охтуудын дунд эрен сууснараа би өндөр азтай байна. Үнэхээр сайхан охтуудаараа ингээ хүрээлүүл сууж байгаадаа би үнэхээр өнөөдөр өөрийгөө их азтай тооцож байна. Тийм ч бас охттой энэ үдшийн мэндийг хувийн зүгээсээ хүргэе. За тэгээд өнөөдөр баахан хайрын тухай ярьлаа. Ер нь яг хайр гэж ер нь яг энэ сайхан бүсгүүчүүд минь хувьд одоо юу гэдэг юм бол одоо хүмүүс одоо мөнгөн дээр тогтдог хайр нь юун дээр сэтгэл хийх зөндөл юм байдаг штэ. Хайр шиг санагддаг штэ гэсэн үг. За одоо хайр гэж юу гэсэн үг юм бэ гэж байгаа юм уу? Хайрыг та яг юу гэж боддог вэ? Хайр таны яаж нөлөөлдөг байна? Нөлөөлөлгүй яг хамгийн их одоо юу гэдгийг өдөр тутам байнга нөлөөлдөг зүйлийн нэг бол хайр. Дээрэс нь би бол хайрыг хүнийг хайрлаад хариуд нь авч байгаа бэлэг гэж ойлгодог. Тийм учраас эхлээд бол